За би одоо Gemma Korea компани шинэ гишүүнийг хэрхэн үүсгэх тухай заавар видео бичлэгийг эхлүүлж байна. За энэ дэше ингээ компанийн сайт дээр компьютер орчинд утсан дээр ч гэсэндээ боломжтой яг адилхан. Компьютер орчинд болохоор энэ Монголын төг харагдаж байгааз. За энэ Монголын төг дээр дараад эхлээд энэ дээр заавал дараарай. Монголын төг дээр дарсны дараа join буюу энэ whom login join site map гэсэн юм дөрвөн зүйл дундаас join гэдгийг сонгох юм. Одоо англи хэл дээр явуулаад энд бол англи дээр гарч ирж байна. За тэгэнгүүт join-ыг сонгохоор энэ join membership гэдэг гараад ирнэ. Тэгэхээр хамгийн ихний хэсэг дээр нь ID. За ID дээр одоо эсгэж байгаа хүний нэрийг овог нэрийг бүтээр нь хийж болдог байхгүй юу? Овог нэрийг бүтнээр нь хий. Шинээр шивүүлэх хүн байна уу? Нэр байна уу? За тэгвэл би шууд шивээд явчихъя. За өнөр жаргал. Эхлээд энэ дээр ID гэдэг дээр нэр хийчихэл шалгаарай. Заавал энэ дээр дарж Жумбукхагийн. За өнөр жаргал гэдэг нэр шивэх боломжтой гинэ. За тэгэх юм бол энд нууц код. За доод талд нь нууц код. Энийг яг харалдаа доод талд нь нууц кодоо баталгаажуулах. Дахиад нууц кодоо гэсэн үг. Окей. За адилхан биш л. Окей. Окей. За энэ доор нь имэйл хаяг бичнэ. Имэйл хаяг, өөрийнхөө имэйл хаягаа бичлээ. За дараа нь K-ийн жамбо буюу тухайн хүний мэдээлэл ордог гэсэн үг энэ хэсгээр нь. За энд нэг хүний нэр бичээ явчих л да. Хин гэх үү? Мандах гэж нэг хүн бичиж. За мандахын овгон нэр нь цэцэг. За цэцгийн он сар төрсөн он сар өдрийг энэгээс шууд сонгоо явчихна. Энд сар нь байна. Энд өдөр нь байна. Ингээд сонголтоор гараад ирнэ. Энэ хамгийн ихний хэсгийн эрэгтэй. Хэрвээ эрэгтэй хүн байх юм бол энэ хэсгийг дугуулна. Эмэгтэй байх юм бол энэ дээр дарна. За яг он сарын доод талынх нь хэсэг болохоор шуудангийн код. Тэгэхээр шуудангийн код манай Монголд сүүлийн үед айл алган өөрсдөө кодтай болсон байгаа. Тэрийг аваад хайгаа тавьж болно. За шуудангийн кодны доод талд нь гэрийн хаяг байна. Энэ хэсэг. Тэ. За Улаанбаатар хот гэрээ юу гэдэг ингээ гэрийн хаягаа шивчихнэ гэсэн үг. За энэ доор нь city буюу яг энэ хэсэг дээр эхлээд англиар гараад ирдээ. Энэ болохоор Улаанбаатар хотын бол Улаанбаатар хот, 70 задгад хот бол 70 задгад хоттой, Чавалсан хот бол Чавалсан гэд бичээд энэ дээр state дээр бол тухайн бүс нутгийг хийж болно. Эсвэл энд Монгол гэдгээ тэр чигээр бичиж болох юм. Түрүүн бид нэр эхлэхдээ Монгол гэдгийг тугийг дарсан учраас энэ автоматар Mongolia гэж ороод ирсэн байгааз. За энэ Монгол гэдэг нэрний доод талд нь утасны дугаар, хоёр янз утасны дугаар байгаа. Тэгэхээр одоо утасны дугаарыг бичлээ. Энэ доор мөн адил утасны дугаарыг энд хоёр жилийн утасны дугаар тэмдэглэж болно гэсэн үг. За энэ тохиолдолд энэ доотлын мэдээллийн банкны бид нар чинь цалин авах хүмүүс байхгүй юу. Тэгэхээр банкны мэдээлэлээ бичнэ. Эхнийхэн дээд талд нь одоо тэгэхээр шууд хаан банк гараад ирж байгааз. Тэгэхээр хаан банк гэж үчлээ. Энд нь даасныхаа дугаарыг бичлээ. Овог нэрээ бичсэн бол энэ хүний нэр нь энэ дээр өөрөө гараад ирдэг. Мандах цэцэг гэдэг. За Swift код буюу энэ Swift кодыг бөглөөгөөс ч болно. Гэхдээ та Swift код буюу олон улсын гүйцэтгэлийн кодыг мэдж байгаа бол бичих асуудалгүй. Бичихгүй байсан ч болно. Шууд бүртгэгдэнэ гэсэн үг. За тэгэд энд одоо хамгийн чухал хэсэг буюу энийг маш сайн тооцоолж харж одоо хийх хэрэгтэй. Тэнгүүд энэ бол хиний ямар хүний доор заах вэ гэдэг хэсэг юм байна. Ямар хүний доор.
За нэг хүний бага олон хүний ID би ч их олон хүн бүртгэдэг болохоор нэг дугаар ингээд сонголоо. Нэг нэр тэ MN000 гэдэг ингээд сонголоо. Сонгосон чинь энэ дэр заавал хайлт хийх хэрэгтэй. Сайн шиг комсыг хайлт хийхээр нэг энэ доор нэр нь гарч ирнэ. За тэгэхээр энэ хүн дээр эсвэлэх боломжгүй гэж байна. Энэ хүний доор хүн байгаа учраас боломжгүй шууд энэ компьютерээр автоматар зааж өгч байна. За тэгвэл энэ хүн дээр нөө заах хүнийх нь гэсэн үг. За тэгвэл энэний доод талд нь тэгэхээр энэ одоо болох хүртэл нь хайна гэсэн үг байхгүй. Хайхэр нэр нь гараад ирнэ гэсэн үг. За тэгвэл би хамгийн доор байгаа нэг хүнийг гараа шууд нэр нь ингэж гарч ирдэг гэж харуулад үзүүлээд байгаа. За түр зэрэгч хараа. За эндээс би нэг хүнийг таны схем харуулдаг хэрэггүй та нэг л харуулсан дээр хов. Аха. 1279 дээр үзээд энэ хүн одоогийн байдлаар Эмэн 00 гээ хийгээд үзье. Тэнгүүд энэ нэр гараад ирж байгаа. Энэ нэрийг сонголоо. Болсон гэсэн үг. За тэгвэл энэ хүний өрсөн хүний хэмбэ гээ. Тэнгүүд гээд өрсөн хүнийхээ кодыг хийн гэсэн үг. Хиний урлагтай байж болох уу гэд. За энэ дээр чинь 5 тэг гिचэл та. Тэгэхээр энэ хүний нэр ингээ гараад ирж байгаа гэсэн үг байхгүй юу? Нэр гараад. Ингэх юм бол нэрийн заавал ингээ хайлт хийгээ сонгоод нэр нь зөв байх юм бол тэр нэрийг сонгож орох хэрэгтэй гэсэн үг. Тэгээд окей энэ дээр дарлаа сонгогдлоо гэсэн үг байхгүй юу? Болоо. Тэгэхээр энэ дээр би одоохондоо шал өөр хүний мэдээллийгээ явсан учраас энийг бүртгэхгүйгээр ингээ орхичих. Тэгээд дуусчих. Ингээ болсон. Баярлалаа.